Сайн байцгаана уу? Сүсгтэй болон та бүхний энэ өдрийн амраа молон айлтгая. Зүүрээд Австралийн үдээс эрхлэн гаргаж буй Мадрая подкастын хүрээ цам цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар балет ажлын хурал болон гоё дэгийг онцлон хүргэж байна. За тэгэхээр балет ажиллага болон гоё дэг гэж юу юм бэ гэсэн асуулт гарч ирэх бах. Манай нэвтрүүлэгтээ цуг байснаар асуултын хариултыг авах гэдэгт бид хүн итгэлтэй байна. Бурхны шинд их хөлгөн баг хөлгөн гэж хоёр байгаа. Их хөлгөн дотроо судрын ёс, тарны ёс гэж байгаа. Энэхүү балет ажилланы хурал маань бол тарны ёсны хурлын загвар байгаа. Балет ажиллага гэдэг хурал маань бол сахиус бурхтад балин өргөж, сахиус бурхтыг өрн залж, замын баг болон хувцас тэргүүтэнд адис жанлуу оршоож, мөн элдв муу түүтэрийг арилгах хурал ном юм аа. Энэхүү хурал номыг ламнар маань хурснаар их болсон 600 хамаг амтны тусын тул бодийн сэтгэлийг үүсгэж, за тэгээд цамын баг болон хувцас хэрэглүүд цамд гарахтаа өмсгөд бэлэн болгож байна гэсэн утга агуулгатай юм. Энэхүү хурлын маань одоо ач тус бол сүсэг бишрлийг баттгах, буян хураах, нөхцөл бүрдүүлнэ, өөрийн болон өрөөл бусдыг инэрч сайн сайхныг хүсэх сэтгэл төрөм, хэмэр цогж авахатай болон гих мэт олон ач тустай. За тэгээд товч дүгнээд хэлбэл балет ажлын хурал бол зүгээр нэг ёс заншил биш юм. Энэхүү хурал маань бусдыг хүндэтгэх сэтгэл, өөрийн болон бусдын сайн сайхны төлөө инэрэн нэгүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэх, бие хэл сэтгэлийн үүлийг цэгцлэхэд чиглэсэн гүн утга агуулгатай хурал номын зан үйл юм аа. За тэгээд ажиллах хурлаараа цамын баг болон хувцас хэрэглэл бодтой бэлдсэн олон дахил бүхий л газар орноо адис жанлуу оршин арганаа өргөж гадааллаа. Харин одоо бол бидний хил занснаар уламжлал болсон гоё дэгээ гарахаар ламнар маань бэлдэж байна. Гоё дэг гэдэг маань бүх ламнар цамын баг болон хувцас тэргүүтнээ бүрэн өмсөж, хувь цамын хөдөлгөөн болон нийтийн хөдөлгөөнөө цамын гортог дээр яг цам гарч буй дарааллын дагуу гардаг бөгөөд нийт энэ 2 сарын хугацаанд бэлтгэл хэр хангагдсанаа хийдийн удирдлага болон хэрэгэмтэн ламнартаа танилцуулдаг уламжлалтай цамын сүүлийн бэлтгэл болдог учраас ламнар маань гоё дэгээ их хүлээдэг сайхан уламжлал маань гоё дэг нэрээрээ алдарсан юм аа. Тиймээс гоё дэг гарснаар ламнар сахиусны хурлын бэлтгэл ажлыг дүүргэн жигдэлж цамд гарах зоригдолт бодлоо баттган залбирдаг ариун сайхан уламжлалтай билээ. За тэгээд энэ жилийн цамын бэлтгэл болон гоё дэгийн талаар зүүрээд Австралийн эдийн тэргуун хамлам соёлын гавьяа цэцэлтэн доктор профессор Дамжав хамаас сэтгэлийн сонсё. За өнөөдөр манай цамын бэлтгэлээ хийгээ хэрийн цамаа хийчихэд орж ирээд гоё дэгээ гаргаж байна. Манай хэд хүрээ цамыг сэргээгээд 22 жил болж байна. Хуучин хүрээний цамд гарч исэн манай Сэрэтерга, Данзанга энтрийг амин сүрэн байхад нь яднаар дэгдүүлж яг уламжлаар нь сэргээсэн юм түүхтэй. Энэ жил бол хэрийн цам гоё дэг бол сайхан болж байна. Манай цамын бэлтгэл сайхан явж байна. Уламжлал болоод одоо сайхан болж байна да. Энэ бол шашин соёлын бас нэг сэргээж авч үлдэх ёстой ийм зүйлийн нэг гэж бий бодож энийг сайхан сэргээж байгаамаа. За бид бүхэндээ сэтгэлтэй хуваалцсан тэргуун хамламдаа баярлалаа. Зүүрээд Австралийн эдээс жил бүр уламжлалт болон зохион байгуулдаг хүрээ цамын маань 2025 оны бэлтгэл ажил үүгээр өндөрлөж байна. 2025 оны 8 дугаар сарын 3-нд зүүрээд Австралийн эдээр зохион байгуулах хүрээ цамыг маань та бүхэн ирж үзэн сонирхороо та бүхэндээ баярлалаа.